За баярлалаа. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцээд явахыг дэмжиж байгаа. Тэгтээ зэрэг энэ хуулийн төслийг харьцангуй богино хугацаанд бас 2025 оны төсвийн тодорхойлолтой уялдуулан хэрэгжүүлэх гэж байгаа нь цаашаалтай хэрэгэ. Хуулийг хэрэгжүүлээд явахдаа анхаармаар ганц хоёр зүйл байгааг бас хэлэх зүйтэй гэж бодож байна. Нэгдүгээрт энэ шинэ засгийн газар өнгөрсөн 1 жилийн хугацааны энэ яамтны үйл ажиллагаанд нэг дүгнэлтийг өөрийн үед хийж аваад ажлаа үргэлжлүүлэх зохистой санагдаад байгаа юм. Тэгэхээр миний бие шинжилгээ ухааны технологийн салбарыг төлөөлж сонгогдсон гишүүний хувьд эдийн засаг хөгжлийн яамтай бас тодорхой хэмжээгээр энэ жил холбогдож ажиллалаа. Шинжилгээ ухааны технологийн салбарыг үндсэндээ энэ яамд харьяал улсыг манай салбарынхан ихвчлэн дэмжиж ажиллаж байгаамаа. Гэтэл өнгөрсөн 14 сарын хугацаанд яамнаас хийж байгаа арга хэмжээнүүд шинжилгээ ухааны салбарынханд ер нь огт мэдрэгдэхгүй байна гэж шүүмжлээд байх болсон. Нэгдүгээрт энэ яамны аппарат шилжиж очсон шинжилгээ ухааны технологийн газрыг өөртөө интеграцлж авч чадсангүй. Энэ яагаад ийм юм болчихоо? Учираас энэ нэг сайн задлж үзмээр байгаа юм. Эдийн засаг хөгжлийн яамны нэрийг аваад үтсэж гисэн энэ бол нэгдүгээр эдийн засаг тэгээд таслал хөгжлийн асуудал. Эдийн засгийн хөгжлийн хэсэг нь эдийн засгийн эрх чөлөө гэдгийг онлын талаар баг яриад том төслүүдээ том ачаа гэж бодоод тодорхой юм хийхгүй байгаад байх шиг ийм сэтгэл төрүүлдэг. Энэ хэсэг бол эдийн засгийн хөгжлийн завгар зохиож явах ёстой, бодож явах ёстой газар гэж ойлгож байгаа. Хоёрдугаар За 1 минут. за хөгжилтөөр бол яахааргүй шинжилгээ ухааны технологитойгоо явахгүй болохгүй. За тэгээд энэ бүтцээр санал хэлмээр байгаа. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 3 дахь заалт нь бол эдийн засаг хөгжлийн яам шинжилгээ ухааны технологийн нэгдсэн бодлого хариуцлагыг бичсэн. Гэтэл дэлхийд даяар шинжилгээ ухааны технологи инновац 3 бол ерөөсөө байнга цуг явдаг, ингэж нэг ажил болдог. Нэг юмны бүрдэл 3 хэсэг байгаад байгаа. Тэгтээ зэрэг энэ засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20 дахь хэсгийн 3 дахь заалт өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцооны бодлого төлөвлөлт хөгжүүлэх асуудал гэдгийг энэ шинжилгээ ухааны технологийн нэгдсэн бодлого гэдэг рүү оруулаад шинжилгээ ухааны технологи инновацийн нэгдсэн бодлого гэж зохицуулт хийх зохимжтой байна гэж нэг ийм санал хэлмээр байна. За 3 дугаарт бол ер нь энэ захимжуулалт нэмэгдээд байгаа. Захимжуулалт нэмэгдээд байгаа мөртлөө төрийн алба томроод байгаад бол маш нарийн дүгнэлт хиймээр байгаамаа. Тэр төрийн асар олон үйлчилгээ захимжтсан байгаа. За саруу сайхны